За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт таараа үзэр сонирхдаг найз нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жил таараа маань ер нь аллаа өнгөрсөн жилдээ 2024 он буюу энэ жил бас ер нь жоохон суугтай итвэх жоохон муу байсан. За тэгэхээр одоо энэ жилийн энэ сараас энэ өдрөөс эхлээд итвэх санаачлага ер нь жоохон ихтэй болоод тэг гой шин сонин сэтлүүд их болж байгаа. За тэгээд зарим хүмүүс намайг айгүй их тийм одоо хүлээдсэн байна. Зарим хүмүүс нь бол яг миний мэргийг үзээд их шүүмжилж байна. За тэгээ шүүмжлэлтээр нь би босож ирлээ. За их олон сонирхолтой зүйлийг улам их харуулахыг хүслээ. За таараа үзэр дэлгэн гэдэг маань өөрөө эрт дээр үеэс одоо юу байж байсан. Одоо таараа үзэр маань өөрөө юм тэмдгэн хэлбэртэйсэн. Тэмдэг гэхээр одоо юу юм бэ гэхээр за би харуулъя. Тэмдэг гэхээр ингээд дээр үед нэг иймэрхүү тий одоо хүзрүүд маань ийм тэмдгэн байдлаар ийм сэлмэн зоосон ингээд аяг хүртэл ийм тэмдгэн байдлаар тий ийм ингээд одоо ийм бэлэг тэмдгэн байдлаар юм байж байсан. Тэгээ сүүл рүүгээ нэг бага хэмжээгээр ингээ хүний одоо нэг юм дүрс центртэй тий бага хэмжээгээр ийм зургийн хэлбэртэй болж эхэлсэн. Ер нь ал юм тэмдгэн байж байгаа. Тэгээ одоо бол сүүлийн үед олвол энэ тараа хүзэр маань бүр энэ хараа ингээ зургаар нь уншихад бүр юм амархан болж эхэлсэн. Бүр үйл явдалтай ингээд янз бүрийн үйл явдлууд ингээд одоо ямар үйл явдал болж байна, яаж хийж ингээд бүр зургаар нь ингээд нөгөө тухайн хүзрийг тайлбарлаж эхэлсэн. Тийм учраас тараа үзэр уншиж байгаа тийм хүмүүс бас өөрийнхөө оюун санаандаа юу гэж одоо тайлбарламаар ингээ өөрийнхөө оюун санаагаараа тухайн мэргийг тайлж जैन. Зарим хүмүүс бол хүзрийнхээ зургийн хэлбэрээр тайлж जैन. Зарим хүмүүс хүзрийнхээ нэршил хэлбэрээр нь тайлж байгаа. Тэгэхээр нэлээд олон төрлөөр ингэж хүзрийнхээ одоо тий гарч байгаа мэргээ тайлбарлаж авах нь шүү дээ. Тийм болохоор хүзэр битээ ингээд хүзрийн зураг уншаад байвал айгүй амархан шүү дээ. Энтер гэдэг ч юм уу тий нэг тиймэрхүү жоохон нэг тийм шүмжүүд байсан. Тэр хүзрийн зургийг ч уншихдаа цаана тэр хүн орд өнгө орд тэгээ сэтгэл зүй тэгээ тухайн хүзрийн нэршил тухайн хүзрийн зураг гэд маш олон зүйлүүдийг ингэж нийлүүлж уншиж байгаа гэдэг та нар маань ойлгох хэрэгтэй. Тэгээ сайн мэдгүй байж бусдыг битээ шүүмжлээ тий. Одоо би яг өөрийнхөө энэ сувгийн талаар ингээд ярихад ер нь бол нэг 3 жил гарan тий болж байна. За намайг анх энэ таараа Angel тарааг нээхэд яг Монгол яг энэ YouTube дээр байдаг юм сувг бол ста чанартай 2 3хан тий баг 4хан байсан. Тэгээ би баг 4-т нь болж орсон уу яасан. За тийм 4 байна уу 5-т нь л би болж орсон. Тэгээ тухайн үед тэр тараа хүзрээр тавьж байгаа айгүй мундаг охтууд одоо болтол зарим нь байж гэн, зарим нь бол айгүй мундаг охтууд, зарим нь бас бүр огт хийхээ байсан байдаг. Тэгээ би бол орон гарan байдаг. За орон гарan байгааг минь өршөөж хайрлаарай. За гэхдээ хин нэгний өмнө би хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн би бусдын сайн сайхны төлөө тий тараа хүзрийг баясгаж уншдаг байгаа шүү тий. Баясгаж. Яагаад тэгэхээр тараа хүзэр тэр чигтээ ховс байж бас болно. Тэгээд ер нь бол тийм хүний нөгөө оюун санаанд шууд нөлөөлдөг. Тийм учраас бид нар тараа хүзрийг баясгаж уншснаар хүний ирээдүйд юу болох ч юм те тэр сэтгэл зүг жоохон ч гэсэн засаж өгөх боломжтой гэж би хувьдаа үзээд ийм одоо хүзрөө мэргэлж хүмүүсийн сэтгэл зүг гой засаж өгөх юмсан гэсэн сэтгэлтэйгээр би энэ одоо тэгээ суугаа нээжсэн шүү. Тэгээд өнөөдрөөс эхлээд би ашиг сонирхлын одоо тэнцвэлж одоо та бүгдээс хэрвээ энэ хүзэр дээр гарч байгаа зүйлс үнэн гэж бодоод тий за болоосоо бүтээсэ гэж бодож байвал лайк дараад subscribe хийгээд комент хэсэг дээр өөр ингэсэн сэтгэгдэл болон эсвэл тодорхой хэмжээгээр эможи ч юм уу юу ч гэсэн хамаагүй комент хэсэг дээр үлдээж надад төлбөрөө төлөөрэй гэсэн төлбөр нь бол энэ лайк
subscribe, comment хэсэг байх нь шүү дээ. Надад мэдээж энэ хорвоо ертөнцид би та бүгдэд жаргалтай зүйл тэг мэдээллийн зүйл зөв өгч гэнэ гэж бодож байвал та нар авсан зүйлийнхээ оронд надад одоо буцааж бас ямар нэгэн төлбөр төлөх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгжээч аваа өгөөтэй яг энэ 3D ертөнцид аваа өгөөтэй бүх юм тэнцвэртэй харагданаа, тэнцвэртэй болноо. Тийм болохоор та нар маань энийг бас авах гэхээ миний ярьж байгаа зүйлийг авах гэхээ ухаанаар ойлгож хүндэлж те энэ тараа хүзрийг баясгаж хамт мэргэлнэ. За олон юм ярьсанд өршөөж хайрлаарай. За нэгдүгээр одоо групп, хоёрдугаар групп, гуравдугаар групп би одоо энэ сахиусан тэнгэрийн зөвлөгөө одоо төрүүлээд те хорвоо ертөнцөөс өгж байгаа зөвлөгөө хоёрыг төрүүлээд ингээд татсан байгаа. Тус тусны энергийг хамгаалаад чулуу тавьсан байна. За эхний одоо групп буюу эхний та нарын маань сонгох чулуу бол ийм чулуу байгаа. За нийл ягаан болор. За хоёр дахь чулуу маань болохоор хоёр дахь групп буюу хоёр дахь чулуу маань болохоор за та нарын аюул сайн мэддэг нөө барын нүд гэдэг чулуу байна. За гурав дахь чулуу маань болохоор номин цэнхэр номин гэж явдаг да. Энэ цагаанууд нь илүү их орчиж цэнхэр номин чулуу байна. За ийм хагас эрдэнэ чулуунуудаар ингэж хамгаалт хийсэн байна. За та нар маань таалагдж байгаа тий нэг группээ сонгоод ороорой. За хэрвээ таалагдж байгаа одоо сонгосон групп чинь тий танд таарахгүй байх юм бол миний мэргээс шууд гараараа бусад одоо мэргүүдийг тий хоёр нэглээ та нэгийг сонгосон бол тэр энерги нь таалахгүй ч юм уу таалагдахгүй ч юм уу бити үзээрэй тий. Яагаад тэгэхээр өнөөдөр танд одоо хүргэж байгаа мессеж миний зүгээс энэ мэргийн зүгээс байхгүй байна гэж ойлгоод шууд гарах ёстой шүү. За миний нэг дөрөн болол юм аа. За өнөөдөр хэдүүлээ юу мэргэлэх вэ гэхлээр энэ 7 хоногийн мэргийг хийн. Одоо энэ 7 хоногт за нэгдүгээр группийн маань хүмүүс мэргэндээ тавтай марлаарай. За тэгэхээр одоо за нэгдүгээр группийн маань хүмүүс мэргэндээ тавтай марлаарай. За тэгэхээр ийм нийл ягаан тийм ийм нийл ягаан болор чулуу байгаа. За энэ болор чулууны сонирхолтой түүхээс ярихад бол грек хэлнээс бол орчуулахад бол арх уудаггүй тий согтдоггүй гэсэн утгатай тийм чулуу. За энэ яагаад тийм байдаг юм бэ гэхээр одоо эртний грекүүд энэ энэ чулууг нийл ягаан чулууг ингээд юун дотор хийчдэг гэсэн архин дотроо ингээд хийчдэг. Тэгэхээр ерөөсө согтдоггүй гэж үзээд ерөөсө ингээд угаасаа согтдоггүй л байсан юм билээ л дээ. Тэгээд одоо ч гэсэн би тэгж үзээгүй л дээ өөрөө ихтэй согтдоггүй гэж үздэг. Тэгээд ер нь бол дээд одоо хүний нөгөө дээд хүртэ мэдрэлийн тий одоо дээд бодлын тэр хүчийг одоо агуулдаг чулуу гэж ер нь эртнээс үздэг байсан. За тэгэхээр одоо ер нь хүн талаас нарих юм бол одоо мэдрэлийн гаралтай тий булчингийн солролтой хүмүүс ингээд энэ чулууг ингэж зөөж хэрэглэх юм бол оюун санааны одоо гой тайвшрал авчран дээрээс нь булчингийн одоо сулрал гэдэг маань ингээд бас ингээд явж барихад хэцүү тий амархан өвддөг үе мөч өвддөг тийм хүмүүс бас энэ чулууг хэрэглээд ингэх юм бол идэрдэг байсан гэж үздэг. За тэгэхээр та нар маань бас тэгж хэрэглээд те гоё үзээрэй. За тэгэхээр энэ чулууны маань цагаан өнгөн дээр тавихаар харагдаж байна. За энэ цагаан дээр тавь. За нэгдүгээр мэрэг буюу 7 хоногийн одоо хүзрийг татсан байгаа. За нэгдүгээр 7 хоногийн нэгдүгээр өдөр те хоёр дахь өдөр 3 дахь өдөр 4 дахь өдөр гэдэг ингээд тус болгонд нь өдөр болгонд нэг хүзэр татаж ерөнхийг нь уншия гэж бодоод ингээд 7 хүзэр гарах татсан байгаа. За ингээд нэгд өдөр гээд уншия те. За нэгд өдөр бол магадгүй танд хайртай үнэс чинь ч юм уу те. За ганц бие залуучууд бол сонирхож исэн эмэгтэй
эс ч юм уу эргэтэйгээс ч юм уу сонирхолтой мессеж ирэх. За сонирхолтой одоо нөө ажлын санал энэ төр бас ирж бас болох те нөө спортоор хичээлдэг хүмүүс ах юм бол одоо сонирхолтой ажлын санал тэр одоо багт ингээд тоглоод өгөөч гэдэг юм уу те. За одоо өөрөөр одоо бас юу хэлэх вэ гэхээр ер нь бол нэг жоохон сайхан мэдээ дуулгах 7 хоногийн эхний өдөр байна. Гоё эхэлж байна те. За 2 дахь өдөр ер нь жоохон ажил хэрэгч те сонирхолтой шин санаанууд орж ирсэн тийм өдөр байх нь. За тэгээд ер нь ажиллаа их төлөвлөсөн өдөр байх нь. Тэгээ 2 дахь өдөр ер нь тэр чигтээ ажлын өдөр байж бас болж байна. За 3 дахь өдөр бол та бас нэг ажиллаа жоохон салгардуулсан те жоохон нөгөө тоглоом тоглосон тийм жоохон нэг тийм юу өдөр байж магадгүй нэг жоохон хөнгөн те жоохон нэг талдаа жоохон хөнгөн нөгөө талдаа жоохон залхуурсан. За бүр нөгөө талдаа та бас зарим хүмүүс нь өөрийнхөө одоо ингээд нөгөө нэг оюун ухааныг одоо ингэж зөв тийшин залж бас ингээд нөгөө мэдлэг хурааж авах өөрийнхөө одоо нөгөө нэг 70 ертөнц 70 тухамсар гэж ярьдаг шүү дээ. 70 тухамсрыг хөгжүүлэх тийм 7 хоногийн 3 дахь өдөр болох нэ. За 70 тухамсар гэдэг чинь өөрийнхөө нөгөө рефлексийг ингээд нөгөө одоо тий өдөр болгон хийдэг рефлекс ч юм уу сайн хийдэг ажлынхаа рефлексийг илүү их сайжруулах тийм бас өдөр байж байна зарим хүмүүст нь. За энэ 4 дахь өдөр зарим хүмүүст нь за ер нь бол их тийм ажилласаа кайф авсан тий өөрийнхөө ажлаас их кайф авсан. За нэг бол ингээ хайрлж хүндэлдэг хүмүүс чинь ажилд чинь тусалсан. За тэгээд ер нь бол энэ техник технологитой харьцахтаа илүү бас ингээд нөгөө толгой чинь сэргэг тий илүү их ажилдаа дурлсан. За магадгүй ингээд зарим хүмүүст нь бол гэр бүлийнх нь хүнээс нас ингээд сайхан мессеж ирсэн, ээж ааваас нь ч юм уу тий хайртай хүнээс нь ч юм уу сайхан мессеж ирсэн. За зарим хүмүүст нь болохоор одоо хосгүй залуучууд ааштай тийм сингл залуучууд тэднэрт бол бас нэг сонирхолтой хайрын холбоо үүсгэх ч юм уу тиймэрхүү бас мессеж энтер ирсэн утасны дуудлага ирсэн тиймэрхүү өдөр байх нэ. Ер нь бол ажил дээр ч их кайфтай өнгөрөх нэ. За тэгээд 5 дахь өдөр ер нь бол бас их бодолтой авцсан тий өөрийнхөө одоо энийг бяцлагсан өөрийгөө одоо за би одоо цаашид яах вэ юун дээр алдаж гин юун дээр хожиж гин тэрийг илүү их сайн тунгаасан тийм одоо зүйлийн гаргалгаанууд гаргасан өдөр байна. За хагас өдөр тий хагас өдөр бол амралтын өдөр байж байгаа. За хагас өдөр бол таас гой кофе шоп цугаад хичээлээ хийх ажиллаа хийх за магадгүй одоо нэг шин одоо хоол моол хийж турших ч юм уу те шин зүйлийг туршиж бас шин юмыг хийх тийм одоо эрэл хайгуул хийх тийм санаачлагтай байх ч юм уу те бусдад одоо болцох санал тавьсах ч юм уу. За тэгээд ер нь бол нэлээд тийм гой хөнгөн ингээд амралтын байдалтай өнгөрөөж байгаа хэрнээсээ хажуугаар нас ингээд шинэлэг зүйлүүдийг ингээд ирэлхийлж байгаа тийм өдөр байна хагас өдөр. За тэгээд 7 хоног их ачаалттай байсан болоод ч тэр 6 хоног их ачаалттай байсан болоод ч тэр юм уу жоохон ааштай байж магадгүй бүтэнсэн өдөр. Ер нь бол жоохон их зүйл бодсон ааштай байж магадгүй. Гэхдээ их үзэсгэлэнтэй тий бүтэнсэн өдрөөс нөгөө хагалгаа энтерт одоо гоо сайхны хагалгаа энтерт орох ч хүмүүс байх юм бол бүтэнсэн бас нэлээд хагалгаа энтерт орсон. Тэгээд ер нь жоохон сандрал байж магадгүй тий ер нь тарих толгойн тэр одоо бодлын хүч жоохон ихтэй айгу хуурц шийдэмгээ бодолтой тий зоримог тиймэрхүү өдөр байна. За тэгэхээр энэ өдөр та магадгүй хамгаас их гоё үзэсгэлэнтэй ч бас харагдаж магадгүй. Тэ зарим хүмүүс гэл ингээ олон хүмүүс байгаа болохоор сайн муу аль талаас нь ингээд уншиж хэлж байгаа шүү. За энд бол
дэлхийн ертөнцийн энэ миний энэ гарт байрж байгаа энэ үзэр болвол дэлхийн ертөнцөөс өгж байгаа энэ 7 хоногт өгж байгаа танд өгж байгаа зөвлөгөө. За энэ бол сахиусан тэнгэрээс өгж байгаа зөвлөгөө ажаа тий. За сахиусан тэнгэрээс өгж байгаа зөвлөгөөг хэдүүлээ нэ. За сахиусан тэнгэрээс 2 төрлийн зөвлөгөө өгч байна. За энэ ихний үзэр маань бол дотоод амар амгалан тий. Дотоод амар амгалангаа ингээд сайн бодоо тий, өөрийнхөө дотоод амар амгаланг сайн ингээд бодож жоохон бясалгаа тий, жоохон өөртөө төвлөрөө гэж аахгүй яа. Тэгэхээр энэ араа бүтэн 7 хоног ингээд гадагшаага ингээд хандсан. За ганц өдөр нь л одоо ганц энэ өдөр л ингээ өөрөө одоо юу их үү яах вэ хөө бас л тэгэл тарих толгоогоо л ажиллуулж байгаа байхгүй бүгдөөрөн дээр нь ер нь та энэ 7 хоног дандаа тарих толгоогоо ажиллуулсан юм 7 хоног байна. Тэгэнгүүт энэ 7 хоног хажуугаар нас та ингээд өөрийнхөө тий дотоод ингээд амар амгалан гэхээр та ингээд бас үе үеийг 5 минут ч юм уу нэг 2 минут ч юм уу юу ч бодохгүй ингээд сайхан нүдэн анаад ингээд ажил дээрээ суух ч юм уу хичээл дээрээ 2 минут нүдэн анаа суух ч юм уу тий. За шөнө унтахынхаа өмнө бас ингээд сайхан зүйл бодоод ингээд ийм тий их гоё ингээд тайвшраад нэг бол огт юу ч бодохгүй байгаад унтах ч юм уу. Тиймэрхүү байдлаас хүний дотоод амар амгалан одоо энэ их 7 хоногийн ажлын ачаал чинь тий ингээд буурж бас гоё болно тий. За тэгээд 2 дахь зөвлөгөө маань болохоор бас л мэрэгэн ухаан тий дотоод мэдрэмж мэрэгэн ухаан таны дотоод мэдрэмж мэрэгэн ухаан ч нь одоо ингээд маш зүв байна. Яа тэгэхээр энэ арга хатан үзэр гарч байгаа байхгүй та өөрөө ингээд нөө хатан үзэр чи маш үзэсгэлэнтэй. За тэгээ эмгтээлэг шинж байдлыг илэрхийлдэг уян хатан чанар шүү дээ. Эмгтээлэг шинж чинь уян хатан чанарыг илэрхийлдэг. За тэгээд өөрөө их одоо логикийн түвшинд тарих толгоороо их сайн ухаантай тийм хүнийг илэрхийлдэг. Тэнгүүд энэ араа дотоод мэдрэмж өөрийнхөө бодол санаандаа итдэг, дотоод мэдрэмжэндээ итдэг та олол чадна шүү гэж сахиусан тэнгэрүүдийн юм 2 зөвлөгөө өгсөн байна. За сахиусан тэнгэрийн зөвлөгөө гişүн тавь. За тэгэнгүүт дээрэс нь хорвоо ертөнцөөс танд өгж байгаа зөвлөгөөнүүдийг нээтэй. Хорвоо ертөнцөөс танд өгж байгаа зөвлөгөөнүүдийг нээж харъя. За эхний 2 үзэр дээр бол их гоё яана. Танд хорвоо ертөнцтэй эд баялаг энэ 7 хоногт те эд баялаг, шин санаа, ажил хийх эрч хүч бэлгэлж байна. За тэгээд энэ хүзэр дээр ингээ харахаар хараа. Мөнгө санхүүгээ айгуу сайн юу ягаарай гэж байна. Зохицуулаарай тий одоо санхүүгийн төлөвлөлт чинь жоохон тий дээшээ доошоо байж магадгүй зарим хүмүүсийн хувьд. Тэгтээ бүх хүмүүс бол санхүүгийнхаа төлөвлөлтийг энэ 1-р мэргийг үүсгэж байгаа хүмүүс бол санхүүгийнхаа тий дотоод төлөвлөлтийг аягүй сайн зэгцлэх хэрэгтэй байна шүү. Энэ 7 хоног тэгвэл илүү сайн байна. Хорвоо ертөнц таны тэр санхүүгийн зохицуулалтаа хийх хэд одоо боломж олгож байна тий илүү ухаан олгож байна илүү боломжтой цагуудыг танд гаргаж өгч байна ашиглаарай гэж байна. За тэгээд дээрэс нь бусдыг одоо тий инэрч хайрлаарай тий инхрийлээрэй хайрлаарай тий тэгэх юм бол одоо таны илүү их танд ингээд нөгөө нэг энэ 7 хоногт гоё кайф мэдрэх одоо тий сэтгэл зүйн кайфыг мэдрэн шүү. Тийм болохоор тэр бэлгийг бас танд хорвоо ертөнц өгч байна. За дээрээс нь та ингээд юу хүсэж байна тэрийг одоо ингээд гоё бичээд тий манифест хийгээрэй гэж байна. Тэрийг чинь хорвоо ертөнц таны хүсэж байгаа зүйлийг биелүүлж өгөө тий. Тэгээд тэрийг та бичээрэй, мөрөөдөрэй тий энэ 7 хоногт заавал бичиж төлөвлөөрэй тий. За тэгээд энэ 7 хоногт ингээд бас шинээр та нарт тий нөө хийхийг бодож байгаа тэр ажил чинь юм уу эсвэл бол тэр үйлдэл чинь тий бүтгэнүү гэдгийг хэдүүлээ үзье. За тэгээд Есүс нөө тий Есүс нөө. За 1 2 3 энэ 7 хоногт бидний хийх байгаа ажил бүтгэнүү миний хийх байгаа ажил ямар ах нь. За 1 2 3 дун. За нөө гэж шүү заяа. Энэ 7 хоногтоо түр хоошин тавиад өөр зүйлийг хийгээд дараагийн 7 хоногоос эхлүүл бас зүгээр гэж. Тэ энэ Есүс нөө гэдэг энэ мэрэгний зоос маань хэлж байна шүү. За ингээд
өнөөдрийнхөө мэрэгтэй хамт байсан 1-р группийг сонгосон тий хүмүүстэй аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсье. Энэ 7 хоногт нь амжилт хүсье. За баяртай. 2-р хүзрийг буюу тий энэ хүзрийг сонгосон буюу энэ чулууг сонгосон 2-р группийн маань хүмүүс мэргэндээ тавтай морилоорой. За тэгэхээр энэ барын нүд гэдэг чулууныхаа тайлбарыг эхлэе авъя. За хийж байгаа зүйлд одоо итгэлтэй болох тий. За тэгээд айж байгаа хүмүүс ямар нэгэн зүйлээс айж байгаа хүмүүс одоо юу гэдэг шүүх цагдаа магдаа уулзах байгаа тийм хүмүүс бол энэ барын нүдийг зүгээд очих юм бол тий одоо ирч хүчтэй өөртөө итгэлтэй муу зүйлээс хамгаалах гих мэтлэнгээр одоо нөө сайн эрэг талууд нь гарч ирдэг. За тэгээд та нар маань бас өөр бас ингээ харж байхад хараа ингээ харахаар энэ хаар шаар энэ алтлаг 3 өнгө нь яг ингээд барын ингээд нөгөө тэр бар ирвэсний нэг амар гой нүд эдэн штэ нүдний өнгө тэрэн шиг харагддаг учраас энийг барын нүд гэж нэрлсэн байна. За тэгээд 2-р группийг сонгосон хүмүүстэй эр зориг, эрх мэдэл бүхэн та нар дээр байх болтгой гэж хүсэн өрөө. За тэгээд 7 хоногийнхоо мэргийг эхнээс нь ахуулаад хий. За тэгэхээр 1-р одоо өдрөтэй 1-р өдөр гэсэн өнөөдөр тий 1-р өдөр. За тэгэхээр өнөөдөр болохоор 1-р өдөр болохоор за та нарын хин нэгний чинь ойр дотны хүмүүстэй одоо ойр дотны хүмүүст нэг ямар нэгэн шин зүйлийн эхлэл бас тавигдчихж магадгүй танд өөрт ч нас нөгөө шин ямар нэгэн шин амьдралын шин мөчлөг бас эхэлх 7 хоногийн эхний өдөр байна. За зарим нэг хүмүүс эргэн тойрны хүмүүс ч одоо тий шин хүүхдээ үлгээдэж авах ч юм уу. За тэгээд та өөрөө ч бас шин хүүхдээ үлгээдэж авах ч юм уу. За тэгээд бас нөгөө та одоо өнгөрсөнд нэг сэтгэл зүйн дарамттай ч юм уу нэг тий өчигдөр уржигдар нэг хэцүү байсан зүйлүүдээ өнөөдөр тавьж явуулж одоо тий ингээд дараагийн шин зүйлээ яах вэ хөө тий тэрийгэ бодох тунгаах тийм өдөр байна. 1-р 7 хоногийн 1-р өдөр тий. За энэ 2-р өдөр буюу 2-р өдөр байна. За 2-р өдөр бол нэлээд төлөвлөгөөнийхөө дагуу ажилласан тий нэлээд төлөвлөгөөнийхөө дагуулсан. За одоо энийг хий. За тэрийг тэгчүүл энийг ингэн гэл нэлээд гой төлөвлөгөөтэй ажиллаж байгаа 7 хоног байна. Тэгээд дээрэс чинь өөрөө чинь дуу хоолойны одоо тэг хүрд бас нэлээд өндөр түвшинд байна. Тэгэхээр хүмүүс танд нэлээд итгэх одоо тэг итгэл ажил дээр ч гэсэн хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн нэлээд итгэх итгэл төрүүлэм тийм дуу хоолойны өнгө чинь бас нэлээд одоо өндөр сайхан байх болох нэ 2-7 хоногийн 2-р өдөр тий. За тэгээд ер нь бол их завгүй нөгөө жоохон сул талаас нь харахаар тий их завгүй тий хөдөлмөрлсөн их жоохон ядарч магадгүй өдөр биш үү. За 3-р өдөр та магадгүй тий энэ өдөр их ажилласан болоод ч тэр юм уу зүүд нойрондоо янз бүрийн зүүдэлж магадгүй. Таны одоо тий өнгөрсөнд байсан өнгөрсөн өдрүүд хоногудад жилүүдэд байсан магадгүй нас барсан хүмүүсийн сахиуснуудаас ч нас ямар нэгэн зөвлөгөө өгч магадгүй зүүд нойроо бас нэлээд сайн хараарай тий ажиглаарай зүүд нойроо. За нөгөө талаас бас зүүд нойроо ажигласнаар танд бас нөгөө жоохон муу юм хийх ч юм уу тий сайн хийх гээд байсан хүмүүсийн үйлдэлүүдийг бас зүүд нойроонд ч нас үзүүлж бас магадгүй харагдчихээн. Тэгээ ер нь бол сайн талаас нь харахад бол тий зүүдээ манаа тий ерөнхийдөө та сэтгэл зүгээ маш сайн анхаарах тийм 3 өдөр байх нэ тий 3 өдөр энэ надад одоо миний тархитлаганд одоо яг юу бодогдож байна. За гэхээс ахуулаад дотоод сэтгэл зүйд маань юу бодогдож байна. Би ер нь өөрийгөө яаж авч явал зүгээр юм бэ гэдэг дээр 3 өдөр нэлээд ажиллах нэ. За 4 өдөр бол бас нэлээд мэдрэмж өндөртэй. Тэ айгу гоё өдөр ах нэ. За магадгүй бас хин нэг болцоон дурах. За хин нэгнээс бэлэг авах, хин нэгэнд бэлэг өгөх.
За тэгээд ер нь бол их гоё хайрыг мэдэрсэн, гэр бүлийнхаа хүмүүсээс хайрыг мэдэрсэн, ээж аавсаа хайрыг, хайртай хань ижлээсээ хайрыг, үр хүүхдээсээ хайрыг мэдэрсэн. За тэгээд дээрэс нь за нөгөө чин сэтгэлээсээ ингээд бусдад хандсан тий танд ч бас бусад хүмүүс чин сэтгэлээс хандсан тийм гоё өдөр байх нэ дөрс өдөр. За 5 дахь өдөр 5 дахь бишээ юу вэ? 1 2 3 4 5 дахь өдөр тий зүг биш тий 5 дахь өдөр за 5 дахь өдөр та бас гарч орж шоудах тий магадaltaй нас л гоё найз нөхдийн гоё дулаахан тий тэр орчин мэдрэгдсэн гоё өдөр байна. За энэ өдөр бас таны нэг найз чинь жоохон сэтгэл зүйн тусламж бас хэрэгтэй байж магадгүй шүү. Тэр хүнд сайн туслаарай. Нэг бол хайртай ханд чинь тусламж хэрэгтэй байж магадгүй шүү. Бас сайн туслаарай. Ээж аавд чинь бас тусламж хэрэгтэй байж магадгүй бас туслаарай гэж гарч ийн. Энэ нэг тусламж хэрэгтэй л өдөр байна нэг хүнд. Тийм тэгтээ бас гарч орох шоудах тиймэрхүү юмнууд байна. За тэгээ хагас сайн өдөр. За хагас сайн өдөр нь зарим хүмүүс нь тийм ер нь бол нэлээд одоо гоо сайхны мис ажилбар хийлгэх ч юм уу, нүүр гар ус гэзэндээ анхаарах ч юм уу тиймэрхүү өдөр байж магадгүй. Ажлыг бол түр хоошин тавьсан, өөрийнхөө хувийн зохион байгуулалт буюу хувийн гоо үзэмж, дотоод гоо үзэмжиндээ анхаарсан тийм өдөр байна тий. За тэгээд бүтэнсэн өдөр болохоор за танд хин нэгэн худлаа ярих мэдэх, за хин нэгэн танаар тоглож байгаа тий тоглоом хийхийг мэдрэх, хин нэгэнтэй хэрүүл уруул хийхийг мэдрэх. За нэг тиймэрхүү өдөр болж магадгүй. Тэгэхээр та өөрийнхөө дотоод ертөнц болон логикод айгуу гоё сайхан тайван авч явах нэ. За ингээд 7 хоногийн ер нь бол хэл адлын явдалтай 7 хоног байна уу. Гэхдээ ер нь бол та энэ 7 хоног их гоё чийлэрсэн хорвоо ертөнцөөс танд бас тий зүүн совин мэдрэмжийг ч өндөр байлгах тийм бэлгүүдийг бас өгч байна. За дээрээс нь бас нэмэлтээр зөвлөгөө 2 төрлийн зөвлөгөө карт байгаа. За нэг нь бол сахиусан тэнгэрийн зөвлөгөө. За энэ нь бол хорвоо ертөнцөөс тий дэлхийн ертөнцөөс тий гараг окторгоо ертөнцөөс танд өгж байгаа зөвлөгөө гэдэг юм 2 төрлийн зөвлөгөө татсан байгаа. За тэгээд эхний зөвлөгөөгөө сахиусан тэнгэрийн зөвлөгөөгөө уншия. За тэгээд энэ болохоор зүүн совин тий зүүн совиндоо итгээ гэж байна. Зүүн совин одоо энэ ер нь энэ ажил дээр тий найз нөхдөд харилцаан дээр за энэ сахиусан тэнгэрүүд дээр одоо надад ингээ удам судраас минь за тэгээ хайртай хосын харилцаатай хүмүүс маань гэр бүлийн одоо харилцаанд байгаа хүмүүс маань юу мэдэрч байна? Яг ямар төвшөнд та нарын амьдрал яваад байна? Боддоо тий яг тэрнийхээ тэр чинь яг танд юу гэж бодож чинь тэр чинь бол зөв юм аа тий зүүн совиндоо итгэ тэр чинь бол зөв юм аа тэрнийхээ үндслэлийг гаргаж агаад та нар маань шийдвэрээ гаргаа гэж байна. За таныг болохоор тий манифест хий. Таны сэтгэлдээ ботсон зүйл чинь чин сэтгэлдээ тий сэтгэлдээ ботсон зүйлийг чинь биелүүлж өгөө гэж сахиусан тэнгэрүүд танд зөвлөж байна. Таны чин сэтгэлээсээ одоо хүссэн зүйл чинь бол биелэх юм аа. Тийм болохоор та чин сэтгэлээсээ хүсээ гэж байна. За ийм сахиусан тэнгэрийн 2 зөвлөгөө байна. За тэгээд хорвоо ертөнцөөс буюу энэ дэлхийн ертөнцөөс өгч байгаа зөвлөгөө. За эхний 2 ингээ хүүцрийг харахад бол за энэ 7 хоногт бол дэлхийн ертөнцөөс танд тэ жоохон юм ширүүн даруун тэ одоо тэмцэл за энэгээр харагдаж байгаа тэ ганц нэг юм одоо тэ өөртөөгөө тэмцэл байж болно. Бусдтай жоохон маргалдах маргаанд бусдтай тэмцэл байж болно. Тэн дээрээ та одоо тэ зөв шудраг одоо үйлдэл хийснээр хичээнгүү зүтгэснээр зүтгэх юм бол танд ингэж юу өгөө ямар нэг юм аваатаа өгөөдэй байдаг те. Тэгэхээр хорвоо танд та энэ 7 хоног жоохон хичээгээ зүтгэх юм бол танд амжилтыг чинь бид нар өгөхөд бэлэн байна. Хүлээгээ байж байна. Таны хичээл зүтгэлийг харж байна л гэж байна. Жоохон хичээгээд өгөөрэй. Хичээе гэж бодож байгаа зүйл дээр. За тэгээд энэ нараа зарим хүмүүс айгуу тийм эмо байна.
ингээд сонголтоо хийж чадахгүй айгуудын сэтгэл зүйн бас асуудалтай энэ сахиусан тэнгэрүүд хүртэл таны сэтгэл зүй дээр бас анхаарат ахыг бодвол хороо ертөнцөс таны сэтгэл зүй дээр бас нэлээд анхаарч байна, аял хийж байна. Тэгээ сонголтоо энэ 7 хоногт бол жоохон аялж амарч байгаа сонголтоо их 7 хоног шүү. Тэгээд зарим хүмүүсийг бол одоо эморч одоо эморно гэж ярьдаг шүү дээ, бид нар нэг эморно сэтгэл зүйн жоохон дарамттай байна, гунигтай байна, тэрийгээ сайхан мэдэр гинэ. Яагаад ингэ гуниглаад байгаа юм бол гуниглах гэдэг зүйл чинь ийм байдаг юм уу? Би энэ зүйлээс олж гуниглаж байна тий. За энэ зүйл нь надад гуниглах шалтгаан мөн үү биш үү? Тэр бүгдийг ингэ сайхан мэдрээ гуниглах чинь ийм байд юм байна. Наад жаргалтай байх чинь ийм байд юм байна гэд тэр мэдрэмжүүдээ сайхан мэдэрчих гэж байна. За тэгэх юм бол таны сонголт бол энэ хороо ертөнцийн дээр таны сонголт бол юу айгу гоёор ингэж ирээдүйд би болох зөв сонголтыг чинь хийх боломжийг нь хороо ертөнцийн өгч байна. За би ингээд яагаад энэ дээр ингээд аваатаа өгөөдэй гэж тайлбарлаад байна вэ гэхээр би та нарт өнөөдөр ингээд мэрэг уншиж өгч байна тий. Та нар одоо ямар нэгэн байдлаар энэ 7 хоногт сайхан байгаасаа, сайн байгаасаа, муу зүйл дээр тохиолдох гэдэг бол тэрнээрээ алдахгүй байгаасаа гэж мэрэг энэ 7 хоногийн мэрэгийг уншиж өгч байна. Та нар маань болохоор надад эргүүлээд бас юм өгөх ёстой. Юу өгөх вэ гэхээр лайк буюу тийм subscribe хийгээгүй хүмүүс нь subscribe хийгээд лайк дараад за тэгээд дээрэс нь комент дээр ямар нэгэн зүйл бичиж одоо сайн ч муу ч гэсэн хамаагүй надад комент дээр ямар нэгэн зүйл бичиж өгч одоо өгөх нь тэгэхээр энэ одоо хорвоо ертөнц болохоор танд хараа ингэж байгаа байхгүй та эхлээд өөрийнхөө төлөө ямар нэг юм хийчихээ таны тэр жоохон хичээл зүтгэлийг чинь бид нар үнэлээд таныг амжилтанд хүргээд өгөө тий заавал та юм хийх хэрэгтэй байх нь шүү дээ. За тэгээ хорвоо ертөнц 2 дугаар хөвгдөл нь болохоор ингэж чинь бид нар танд одоо энэ 7 хоног тохиолдох ёстой зүйлийг чинь тэг өмнөх баг өмнө тохиолдох ёстой зүйлүүдийг чинь тохиолдуулж таныг ингээд нөө амьдралд чинь боловсрал нэмж байна. Та тэрийг сайхан мэдрээд хийчихээ. Мэдэрчих юм бол одоо тэг сэтгэл зүгээрээ тарих толгоогоороо ингээд сайн бодоод ингээд ямар нэгэн сонголт хийх гэж байгаа бол буюу энэ юу хийж амьдраад байгаа юм бэ гэдгийг мэдэрчих юм бол танд аягүй сайхан амьдрах боломжийг чинь бид нар ингээд тий алтан боломжууд ингээд зарим хүмүүст байдаг штэ дандаа л ингээд сайхан амьдрал яваад байдаг хүмүүс байдаг штэ тэр хүмүүс чинь өөрсдөө энэ хорвоо ертөнцид өгцөн байгаа байхгүй тэгээ автгаа аваад амьдарч байгаа байхгүй ийм зүйл бас байд юм тий өөдөөсөн ч өөрийн толгой дээр хичээр сайн юмны үрийг тарих юм бол хүн сайн зүйл хурааж аавна муу мухайгийн үрийг тарих юм бол хүн муу зүйлээ хурааж аавна гэдэг шиг сайхан амьдралаа сайхан мэдрээдгээ тэгээ шийдвэрээ зөв гаргах юм бол хорвоо ертөнц таны дараагийн шийдвэрүүд болон амьдралууд дээр чи аз жаргал сайхан бүхнийг бэлгэлэхэд бэлэн байна л гэж ер нь бэлтгэсэн байгаа юм байна. Тэгээ та тэр ихэнх хүмүүст те тэр сайхан зүйлийг бэлтгэсэн байгаа юм байна. Тэгэхээр өөрөө жоохон хичээгээд өгөөрэй гэж байна шүү. За тэгээд дээрэс нь бас би нэг сонирхолтой мэрэг оруулж байгаа. Өнөөдрөөс эхлээд энэ 7 хоногт таны хийх гэж байгаа зүйл те яаралтай хийх гэж байгаа зүйл чинь бүтгэн үү? Yes үү гэдэг мэрэг. За тэгээд за энэ 7 хоногт хийх гэж байгаа зүйл нь бүтгэн үү? Хоп. За 1 2 3 yes гэж байна. За баяр хүргэе. Энэ 7 хоногт хийх гэж байгаа зүйлтэй та ихтгэл дүүрэн тий алхаарай гэх юм бол таны зүйл хийх гэж байгаа зүйл чи ихтгэлтэй бүтэх болно гэж шүү. За ингээд 2 дугаар хүзрийг сонгосон, 2 дугаар группийг мэргийг сонгосон хүмүүстэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Наад subscribe дараа комент бичиж үлдээвэл маш их талархах болно. Баярлалаа. Баяртай дараагийн мэргээрээ олцъя. За эрхэм хүндэт тараа өдөр сонирхдаг найз нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За та нар маань 3 дугаар группийг сонгосон буюу энэ одоо номин чулууг сонгосон хүмүүс буюу энэ хүзрийг сонгосон хүмүүс маань мэргэндээ тавтамарлан 3 дугаар групп байх нь байна тий. За энэ номин чулуу маань бол нөгөө сарны чулуу буюу тэнгэрийн чулуу гэж үздэг. За цэнхэр өнгийн бэлэгдэлтэй. Тэгээд егевччүүд энэ одоо
энэ чулууг одоо эрүүл мэндийн хувьд бол авч хэрэглэхдээ халуур дээр штэ халуураад нөгөө гидс өвдөг гүйлгдэг те тэр үед одоо ингээд гидсэн дээрээ ингээд энэ чулууг барих тэрвэх за халуурах үед одоо тийм нөгөө толгооныхоо ойрхон энэ чулууг тавих зүүх те тийм зүүлт энтер зүүх эмэг энтер зүүх тэгээ байнгын чулууг зүүж явах юм бол дархлаа сайжирдаг гэж үздэг байсан байна. За тэгээ сарын тэмдэг ирэх үед те эмэгтэй хүмүүсийн сарын тэмдэг ирэх үед бас нөгөө хөвлөх хэсгээрээ ингээд тавьж жин тавих те гих мэтлэн тиймэрхүү зүйлээр одоо бие ангаадаг байжээ. За тэгээд энэ чулууг сонгосон хүмүүс маань ингээд одоо энэ чулууны ичид юм байх нэ гэдгийг мэдсэн бол та нар маань бас хэрэглээд үзээрэй. За тэгэхээр би 7 ширхэг хүзэр ингээд төрлөө татсан байгаа. За нэгд өдөр та их бусдтай ив найртай. Тэгээ бусдын одоо юу хэлэх гээд байгааг айгуу их сайн мэдэрсэн. За тэгээд маш их үзэсгэлэнтэй байх нь өөртөө бас итгэлтэй. Найз нөхдөд харилцаан дээр айгүй гоё байх нэ. Ер нь бол өөртөө итгэлтэй боломжуудыг харсан, бусдыг ажигласан тий. Их л гоё эргэн тойрны орчинд шин бас их гоё магадгүй ингээд ажлын дараа кофе шоп суугаад найз нөхдөдөө жоохон ярьж суух ч юм уу тий. Тиймэрхүү үйлдэлүүд бас гарч магадгүй байна нэгд өдөр. За хоёр дахь өдөр мөн л адил тий гоё гэр бүлтэйгээ ингээ харьцаад тий гэр бүлтэйгээ харьцаад ингээ гоё хоол унданд ороод за гэртээ эсвэл халуун дулаан уур амьсгал үүсгээд за тэгээд ер нь бол өөр хүүхдтэйгээ одоо жоохон маргаантай байсан хүмүүс бол өөр хүүхдтэй харилцаа энэ төр дээр бас нэлээд гоё шийдлүүдийг олоод за тэгээд санхүүгийн хувьд бол хоёр дахь өдөр танд бас нэлээд орлого орж ирэх боломжтой харагдчихээн санхүүгийн хувьд. За тэгээд 3 дахь өдөр болохоор танд бас сонирхолтой одоо нүг юунууд орж ирж байна. Ажлын саналууд. За дээрэс нь гоё сонирхолтой болцооны саналууд зарим хүмүүст те. Тэгээд 2 дахь өдөр гоё амттай хоол идэж чийлэрх нь байна. За ажил бол өстой явдгаараа яваад баг таныг байсан байгаагүй те. Ажил чинь хийсэн хийгээгүй таны ажил чинь гоё угаасаа чигтрээд ингээ явж явах тийм өдөр байна. Жохон хувийн одоо найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа руу илүү анхаарсан тийм өдөр байна. За тэгээд 4 дахь өдөр болохоор та жохон хулчгансан, хин нэгнээс цугцсан те жохон тиймэрхүү өдөр байж магадгүй. Тэгээ дотоод нөгөө сэтгэл зүгээ жохон ингээ анхаарах тийм өдөр байж магадгүй. Тэгээ бас зарим хүмүүс бас нэг хин нэгэнд худлаа ярьж бас магадгүй. Эсвэл хин нэгний худлаа ярьсныг бас мэдэж магадгүй. Жохон сэтгэл гонсгор байж магадгүй өдөр байна 4 дахь өдөр. За тэгээд 5 дахь өдөр болохоор та нэлээ одоо тотгошоогоо өөрийнхөө сэтгэл зүйтэй ярилцсан нэлээд тотгошоогоо өдөр байна. Гэхдээ бас энэ өдөр та өөрийнхөө нүүр гаранд те одоо өөрийнхөө гоо зөксөлд бас нэлээд анхаарахаас өдөр байж магадгүй. Энэ тэндч маникюр, педикюр хийлгэх, за мис ажилбар хийлгэх те гих мэтлэн тиймэрхүү байдалтай өнгөрөөж бас магадгүй харагдчихээн. За тэгээд нэлээд далд ертөнцтэй бас холбогдож манифест энэ бас хийж бас магадгүй те. За тэгээд хаг өдөр бол та нэлээд хоббигоороо чийлэрх нэ тий нэлээд чийлэрх нэлээд стрессээ тайлах нь за гадуур дотор найз нөхдөдтэйгээ уулзах нь за тэгтээ бас зарим хүмүүс бас ганцаараа бас нэлээд эмо байдалтай байж бас магадгүй харагдаж байна. Гэхдээ юмыг тэнцүүлсэн тийм өдөр байна. За бүтэн сайн өдөр нэлээд ганцаараа байхыг хүсэж байна. Тийм байна. Энэ араа ингээд дотоод мэдрэмжээ анхаарад дээрэс нь стрессээ тайлахыг хүсээд ингээ явж явах юм. Тэгээ дээрэс нь энд танд ингээд хин нэгнээс одоо тийм муу мэдээ авах цухтах хулчих тиймэрхүү жоохон үйлслүүд гарснаар бүтэн сайн өдөр буюу энэ олон юмнууд чинь цугларч гарснаар бүтэн сайн өдөр бүр залхаад ганцаараа баймаар санагдаж байна. Ганцаараа эморж байж, ганцаараа жоохон уйлж гутарч те. Ер нь л жоохон ганцаараа байж бусдыг ойлгохгүй байх магадaltaй. Тийм байна.
7 хоногийн бүтэнсэн өдөр тий эцсийн өдөр. За тэгээд нийтд нь ингээ хараад хахад ер нь бол нэлээд сэтгэл зүй докторгүй тэг ингээд нааша цаашаа гэсэн тийм өдрүүд бас 7 хоногийн сүүлээр байх хандлагатай харагдаж шүү тий. За тэгэхээр одоо хэдүүлээ сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөөг энэ 7 хоногт юу гэж өгсөн байна гэдгийг харъя. За тэгэхээр за яг л энэ дээр гарсан зөвлөлүүд дээр чинь зөвлөгөө өгч байна тий. Төгсгөл бол шинэ эхлэл юм шүү гэж байна. Та ямар нэгэн зүйл дээр тий одоо ингээд одоо найз залуу чинь жоохон болж бүтггүй за шууд ингээ уншчээ тий найз залуу чинь жоохон болж бүтггүй сэтгэлээ чинь зовоогоод байгаа бол за олон жил хансан хань ижил чинь сэтгэлээ чинь зовоогоод ингээ байгаа бол үнэхээр харилцаа чинь таарахгүй байгаа бол за үр хөвгтэйгээ харилцаан дээрээ тий одоо жишээ нь ямар нэгэн шийдэл олж чадахгүй байгаа бол тэр хуучин хэв маягаа хаях за тэгээд ер нь бол энэ харилцаанууд дээр хуучин хэв маягаа хайж шин одоо тийм шин хүн болоороо өөрийгөө ажиглаж дотроо ингээд тийм магадгүй бүтэнсэн өдөр бясалгаад сайн бодоод тийм ингээд ганцаараа ингэж чийлэрч байж байхдаа ингээд сайн бодоод яг одоо тий юу хийвэл зөв юм, яавал зөв юм, би яаж шинэ хүн болох вэ? Энэ харилцааны түвшнүүдийг яаж шинээр гоё олох вэ? Тий ажил дээр хүртэл бас тэгж болно шүү дээ. Ажил дээр дандаа маргалдаад байдаг юм хүмүүс энэ дээр байх юм бол тэр хүмүүстэйгээ цаашид тэр маргаан заргаантай байхгүй тулд ямар шинэ алхам хийх үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү зөвлөлүүд дээр тиймэрхүү шинэ алхам хийх зүйл дээр чинь сахиусан тэнгэрүүд танд аз од өгч जैन. Тэгэхээр та юу хийх вэ гэхээр шин зүйл шинэлэг одоо хуучин тэр хар бараан янз бүрийн гонигтай готролтой муухай одоо юу байдیں۔ Тэ ажил бүтггүй энэ тэр юмнуудаа бүр гоё ингэ шинжлээд өөрөө оюун санаандаа дотоод ертөнцийн та тэрийгээ суулгах хэрэгтэй ахна штэ. Тэгээд хөгч чадах юм бол сахиусан тэнгэрүүд танд тэгж өгөх боломжийг ч нь олгоод баг энэ бүтэнсэн өдөр те 7 дахь өдөр танд ингэж ганцаараа байхын ингэж одоо өдрийг бас өгчөөж бас болох юм тийм сахиусан тэнгэрүүд. За өшөөс сахиусан тэнгэр танд хайрын холбоо өгч юм. Зарим хүмүүс нь ингэж ямарч байгаа штэ тий. Зарим хүмүүс нь болохоор ингэ эхнээс ахвал гоё байгаа л. Зарим хүмүүс нь энд бас гоё мэдээ аав энэ хүнийг ажиглаж байна тий. Зарим хүмүүс нас ингээд энд гоо згслэндээ анхаарч гих мэтлэнгээр ингээд энэ мэдээллүүдээс ингээд харж хахад сахиусан тэнгэрүүд танд юу бэлгэлээд юу гэж зөвлөд байгаа юм бэ гэхээр хайр ба холбоо гэж байна. За шинэ ажлын холбоо, за ингээ хайрын холбоо тий сингл залуучууд маань ах юм бол хайрын холбоо үүсгэж бас болж байна. За гэр бүлтэй хүмүүс ах юм бол хайр дурлалын харилцаан дээр чинь гоё тий ингээ гэр бүлийн найрсаг гоё ингээ харилцаануудыг өгч байна. Тийм сахиусан тэнгэрүүд ийм гоё бэлэг танд энэ 7 хоногт бэлгэлж байгаа юм шүү хүлээж аваарай. За тэгээд хорвоо ертөнц гэж байгаа тийм дэлхийн ертөнц нар сар гариг ирэхс одод маань юу гэж одоо бид нар зөвлөж байгаа бэ энэ 7 хоногт тэгээ харъя. За ер нь л бас яг тэгж जैन тийм сахиусан тэнгэрүүдтэй адилхан яг энд гарч байгаа хүзрүүдийг бол шууд хэлж байна. Энэ хараа хуучнаа орхоо тий сонголтоо энэ дээр яах вэ хүү гэдгээ сайн бодоо гэдэг дандаа сэтгэл зүйтэй энэ аяг гэдэг чинь дандаа сэтгэл зүй байдаг. 7-гийн аяг 8-ийн аяг бол ер нь жоохон хүнд сэтгэл зүйн хэлбэрүүд. За тэгээ сэтгэл зүй дээр та анхаарал өгөх юм бол бид нар танд зөв сонголтыг чинь хийх туслана гэж. Ерөөсөл дэлхийн ертөнц танд хорвоо ертөнц энэ хорвоо ертөнц аваатаа өгөөтэй байдаг. Одоо та нэг зүйл худалдаж авахын тулд мөнгө олох ёстой тий. Мөнгөөрөө та тэр хүнд мөнгө өгөөд та хүсэж байгаа зүйлээ худалдаж авах ёстой. За та надад би танд өнөөдөр ингээд 7 хоногийн мэргийг чинь сайн муу зүйл юм байна. Анхаарах зүйл юм байна. Сайн тал нь юм биш үү? Та ингэж гоё яваарай гэж танд мэдээлэл өгч байна. Энийний хариуд та надад бас одоо төлбөр төлөөд ямар төлбөр гэхээр лайк дараад миний энэ юун дээр subscribe хийгээд
Тэ энэ жил тараа дээр маань subscribe хийгээд комент хэсэг дээр нь сайн ч байж болно, муу ч байж болно, комент бичээд үлдээх юм бол та таны одоо тэ энэ мэрэг одоо биелэлээ олноо тэ таны надад өгж байгаа төлбөр юм аа гэж бас ойлгож байгаа. Одоо яг адилхан хорвоо ертөнц таныг биш тэ хуучин зүйлээ орхих юм бол шин сонголт өгье гэж байна. Шин сонголт, шин зүйл одоо тийм бодож байгаа зүйл төр чинь гаргалгаа гаргаж өгье гэж байна. За тэгээд дээрэс нь хорвоо ертөнц таныг хараа ер нь л хараа ингээд айгүй хий тас дотоод сэтгэл зүйдээ ингээд эм орж байгаа бол тэр одоо эм орлоо мэдэр гэж юм заяа. Та ингээд эм орлоо мэдэр тэгээд одоо энэ танд ингээд гуниг зовлон гэдэг чинь юу байдгийм бэ? Тэг гуниг гэдэг чинь юу байд юм бэ? Би юунаас олж гуниглаад байгаа юм бэ? Энэ начиг ингэж гуниглаж байгаа хүмүүс байдаг болов тий? Хайр гэдэг чинь юу юм бэ? Би хэнийг хайрлаад байгаа юм бэ? Надад тэр хүн үнэхээр хайртай мүү гэд ингээ айгуу сайн бодох боломж танд байна гэж байна. За тэр боломжоо та эхлээд хий. Тэр хорвоо ертөнцөөс өгж байгаа энэ эм орлыг та мэдэр гэж байна. За мэдэрчих юм бол шин зүйлийн хаалга нэгднэ. Таны сэтгэл зүйн шин хаалга нэгднэ. Та хараа хамгийн гол нь юу мэдэх гээд байгаа гэхээр би танд харин нэлээд өнгөрснөө орхихын тулд та хараа одоо байгаа өнөөдөр та ямар амар сэтгэл зүйтэй байна. Бүр ингээд стресстэй тань би гэд ингэж ууралж байгаа тэр мэдрэмжээ хүртэл мэдэр ганцаараа суужгаад уйл бүр айгүй хуйлтэй уйлах чи юм байд миний нүднээс яад нулимс гарч байгаа хин миний нүднээс нулимс гарч байгаа гэх мэтлэнгээр бүгдийг мэдрээд тэгээд төлөөсөнд нь танд хорвоо ертөнц тэгж уйлсны чинь төлөөсөнд тэгээд сэтгэлээр унсны чинь төлөөсөнд танд шинэ хаалга нээж өгнө гэж байна. Тэгээд та гоё энэ хараа айгүй гоё шинэлэг дэлхий хорвоо ертөнцтэйгээ сайхан тэ өөрийнхөө авах ёстой юмыг энэ хорвоо ертөнцөөс авах боломжтой танд бэлтцэн байна гэж энэ тайлал бол надад ингэж тайлагдж байна гэж би ойлгож байна. За тэгээд дээрэс нас юм шинэлэг ийм мэргийн гоё өнөөдрөөс эхлээд ингээд мэрэгнүүдтэй гоё шин зүйлүүд маш ихээр оруулахыг төлөвлөсөн байгаа. За тэгэхээр энэ 7 хоногт таны бүтэх зүйл одоо тэг хүсэж байгаа зүйл чинь энэ 7 хоногт бүтгэх нү бүтэхгүй нү тэг yes no гэдгийг үзье. За тэгэхээр энэ 7 хоногт 3 дугаар одоо тэг группийг сонгосон хүмүүс юм байна. Хүсэж байгаа зүйл бэлэх нү гэдгийг хэдүүлээ харъя. За 1 2 3 yes гэж байна. За yes шүү манайхаа ирч хүчтэй зоригтой агаараа yes шүү болно бүтэн гэж бодоод тэ дотроо бясалгаад юмаа хийгээрээ хамгийн гол нь хийж иж үр дүнгийн мэдрэн шүү тэ ямарваа нэгэн зүйл одоо нөө сайн ургац хурай гэх юм бол та сайнны үрийг тарь одоо тий муу хямдхан одоо зүйлээ ингээд нөө хямд төсөр амар аргаар ингээд муу ургац тариад ингээд газраа муу бэлдээд ингэх юм бол та муувал ургац хурааж аавна. Тийм болохоор энэ yes гэдэг хариултыг авахын тулд та өөрөө сайн л авах хэрэгтэй. Сайн юмны үрийг тарих хэрэгтэй. Тий? Тэгэхээр яаж сайн байх нь вэ? Энийг хараа. Яаж сайн байх нь вэ? Яаж хүн муу байх нь вэ? Би яагаад уйлж байна? Би юу мэдэрч байна? Сэтгэл зүйн маань яаж байна? Тэр болгоныг та мэдрээдэх заяа энэ бүтэнсээ өдөр. Энэ олон янз бүрийн юм яаж хахад энэ бүтэнсээ өдөр та хэвээр даруутал ганцаараа байж даруутал уйлаад бүх юмны хуучрыг тунгаагаад бодоод тий. Зарим хүмүүс нь шүү юм гонигтай. За зарим нь бол бүр гоё яагаа штэ. За ийм байна. За эрхэм хүндэт ингээд тараа үзэр сонирхдаг найз нартаа маш их баярлалаа. Дараагийн мэргээр уулзъя. За миний энэ жил тараа дээр одоо энэ видеон дээр лайк дараад тараа энэ жил сувг дээр маань subscribe хийгээд энэ мэрэгний доор комент бичих юм бол маш их талархын шүү. За баярлалаа. Баяртай.